одоо энийг хойшлуулад димэлдээ улаан гишүүнэ. Бидэнд хоёр зам байна. Энд чинь ингээд явж байгаад ургуулад ирсэнд батлах нэг арга байна. Үгүй болвол болохгүй бол буцаах хоёр дахь арга л байна шүү дээ. Өөр хувилбар зүгээр л байхгүй. Улаан гишүүнээ ярьж байгаа одоо энэ хуулийн заалт маалт чинь болвол их төвөгтэй байдалд оруулж шүү дээ. Ийм заалттай хуультай юм ч одоо яалтаа ч юм. Тэгэхээр би хэлцдгээрээ хэлцээд явъя гэж бодож байна. Тэгээ хэлцэж явж байгаа дүнхээр болохооргүй юм болвол буцааж л орхино үз. Батлах тийм боломжууд байгаа юм бол баталж л орхино үз. Тэгэхгүй бол бид нар чинь 2 сард завсарлах гэдэг хий хугацаалтах л нэмэр шүү дээ. Тэгээ хэлцдгээрээ хэлцээд явъя хэлцэж явж байгаад нэг талдаа шийдвэрээ гаргах гэсэн ийм л байр суурьтай байна. Одоо иймэрхүү юмдаа цаг алдамгүй байна шүү дээ. Энэ наад улаан гишүүн наад хуулийн чинь анх санаачсан хүмүүс чинь болвол энэ нөгөө баярын засгийн газрын үед л анх энийг санаачсан юм л да. Тэгээ засгийн газар дээр яг энэ улаан гишүүний ярьж байгаа санаанууд яригдаад ийм байж болохгүй гэдэг юм яриад дэмжээг учраас би одоо нэрийг хэлчих. Бадамж унаа улсын хурлын гишүүдийг лоббидж гүйж хагаад наад чөлөөлтөй хуулиудыг чинь батлуулчихсан юм аа. Ийм л юм болсон. Тэр л яваад байгаа. Зохистой биш юм тэр үед хийгдсэн. Ер нь бол энэ татвараас хөнгөлөлдөг чөлөөлдөг юмыг засгийн газар оруулж ирэх ёстой. Засгийн газрын бодлогын асуудал байх ёстой гэдэг дээр бид аль ч нам ялгаагүй засгийн эрхэнд байх үед бол хатуу мөрдөх ёстой нэг зарчим бол энэ шүү дээ. Аливаа засгийн газрын гол бодлого нь татвар л байдаг. Татварыг бодлого яаж явуулж яаж эдийн засгаас сэргээх нь засгийн газрын хэрэг байдаг. Би жишээ нь одоо энэ 24-5 жилд чинь нэг чөлөөлтийн санал оруулж үзээгүй юм шүү дээ. Засгийн газрын энэ гол барьдаг модон байдаг учраас. Гишүү зөв яриад байна. Тэгвэл бид нар бол шийдвэр гаргах шаардлагатай. Дэмжин хэлцэл явчих. Тэгэл нэг талдаа шийдвэр гаргачих. Өөр юм энд байхгүй. Хойшлуулад дундаас нь дундч хувьд болохгүй шүү дээ. За даваас нэг шүү.